Би яг одоо Улаанбаатар их төлхөөрийн нэг давхарт байна. Миний ирсэн газар бол Beauty Republic Mongolia байгаа. Тэд Солонгосын алдартай брэндүүдийг нэг доор цуглуулж чадсан байна. Энд мэдээж арьсанд хэрэгтэй бүх төрлийн юмнууд бол байна. Гэхдээ өнөөдөр хэдүүлээ зөвхөн нүүр бодолтыг ярина. Хүмүүсийн сайн мэдэх Amuse, Wakemake, Nature Republic, Cologram гэсэн нүүр бодолтын брэндүүд бол байна. Брэндүүдээ эхнээс нь эхлээд товчхон танилцуулах юм бол Amuse брэнд нь 2018 онд үүсгэн байгуулагдсан 100% веган, амтан дээр туршилт хийдэггүй, арьсанд цэвэр ээлтэй, Япон, Солонгос хэм маягийн гоё glow эффектийг өгдөг бүтээгдэхүүн юм байна. Дараагийн брэнд бол Wakemake. Wakemake нь бас л ер нь залуу брэндтэй орно. Яг энэ Wakemake гэдэг нэршлэрээ 2015 оноос хойш үйлдвэрлэгдэж эхэлсэн. Тэдний зорилго нь өөрийн өнгөө сэргээж, өөрийн төрхийг бий болгох гэсэн уриандор явагддаг. Өндөр пигмент, удаан тогтцоотойгоор онцлогтой. Мэдээж Ollivionд их борлогддог брэнд шүү. Cologram нь бас л Amuse-тэй адилхан 2018 онд гарч ирсэн. Cute packaging буюу савлгааны игдүүтэй байдлаараа богино хугацаанд олонд танигдсан. Өнгөний сонголтууд нь ч ихсэн цаанаасаа нэг тийм гоё залуу мэдрэмжийг төрүүлдэг. Nature Republic нь 2009 онд байгуулагдсан. Байгалийн гаралтай орц, арьсанд ээлтэй, үн болон чанар нь хоорондоо сайн харьцаатай. Дэлхийд дахинд 20 гаруй улсад салбартай 500 гаруй дэлгүүртэй гэж байгаа шүү. Тэгээд энд байгаа яг ямар брендийн ямар бүтээгдэхүүнээр энэ төрхийг бий болгосныг та бичлэгээ дуустал үзээрэй. Эхэлцгээе. За өнөөдөр өвлийн нүүр будалд хий. Жохон юм нэг glowy, чигшилтэй будалд хийх гэж хичээн. Ер нь бол би чинь дандаа мат нүрэ буддаг. За яг одоо энэ Beauty Republic дээр маань Amuse-ийн 2 төрлийн фаундейшн байна. За энэ фаундейшн маань одоо яг энд байгаа фаундейшнээс хамгийн их өө даралттай гэж явж байгаа. Бүтцийн хувьд өтгөн, хагас мат, Amuse-ийн өмнөхийгөө бодох юм бол арай жоохон шингэн бүтцтэй, усан суурьтай. Гэтэ бас ер нь суурай сайн бэлдэж өгөөрэй л гэж ер нь зөвлөд юм байна. Өө даралт нь саяхныхаагаа бодох юм бол арай бага, гой хөнгөн мэдрэмж төрүүлэх юм байна. Энэ тэгээд савлгааны айгуугаас гой сонирхолтой маа. Эргүүлээд онгойлгох юм байна. Сүүлийн фаундейшн маань Wakemake-ийн фаундейшн байна. Энэ бол одоо яг байгаа энэ бол 3 фаундейшнээс ер нь бол яг дундаж өгöd аралттай гэж авах юм байна. Хамгийн ихэн тэр Amuse-ийн жижиг нь, дараагийнх нь энэ, хамгийн сүүлд нь Amuse-ийн тэр нөө сая таглаа гэж эргэж онгойдог. Ингээд өөд аралтаараа ангилах юм бол ийм байна. Би өнөөдөр энэс бодож үзье гэж бодож байна. Энэ хит тийм одоо мат төгсгөлтэй биш, бүр хит бас тийм glowy төгсгөлтэй ч биш юм байна. Өөд аралтныхаа дундаж хичээн. Энэ юу нь бол 21, 20, 23 гэсэн номеруудтай байна. Гэхдээ 21 бол сая ер нь тестерлэж үзэхэд цагаан санагдчихээн. Тэгэхээр би 22-ыг туршиж үзье гэж бодож байна. Фаундейшны төрхчлээ ер нь өөд аралтыг нь харах юм бол миний хувьд бол ер нь дундаж санагдаж байна. Энд фаундейшнээс гадна кюшнүүд бас олон сонголттой байна. Тэгээд энд дан Amuse-ийн кюшнүүд байд юм байна. Ер нь өөд аралт өндөртөөс эхлээд өөд аралт бага гэд харуулчих. За хамгийн их өөд аралттай гэж явдаг нь ийм цагаан өнгөтэй Amuse-ийн кюшн байна. Энд 4 өнгөний сонголттой, хагас мат төгсгөлтэй. За дараагийн цэнхэр савлгаатай Amuse-ийн кюшн нь бас л яг цагаантайгаа адилхан өөд аралт өндөртэй, хагас мат. Гэхдээ энэ дээр нэг давуу тал нь нүхжилт дарддаг юм байна. Тэгээ одоогийн байдлаар энд 2 өнгөний сонголт байна. Бас Amuse-ийн шар савлгаатай кюшн 3 өнгөний сонголттой. Энэ маань glowy төгсгөлтэй. Өөд аралтын хувьд бол энэ дундаас хамгийн бага нь гэж явж байгаа. Анхлан нүрээ будаж байгаа хүмүүс ер нь бас их гоё зөвлөд юм байна. Арьс нь бол гоё цаанаасаа гэрэлтэж харагдаа, чийгшлээж гэсэн давхар өгөөд хөнгөн мэдрэмж төрүүлэх юм байна. За хамгийн сүүлийн ягаан кюшн нь өөд аралт өндөртэй, glowy төгсгөлтэй. Дотроос арьс арчилгаатай болохоор энэ хуурай арьстай хүмүүст ч гэсэн гоё зөвлөд юм байна. Ер нь бол консилер байхгүй юм. Тэгэхээр би энэ цэнхэр Amuse-ийн кюшнийг консилер болгож нэг ашиглах гэж үзье гэж бодож байна. Яа тэгэхээр би одоо нөгөө угаасаа хамраараа, хамааны хоёр талаараа тухаараа ч юм уу тийм угаасаа нүхжилттэй учраас энэ нүхжилтийг дардаг гэж юм. Тэгэхээр энийг хэдүүлээр тушаад үзчихье. Яг нойтон суурай дуусгах чинь
Одоо энэ бол хамгийн сүүлийн нойтон бүтээгдэхүүн. Amuse-ийн шингэн блаш байгаа туслаар гарч ирэх юм байна. Одоо ийм савлгаатай. Өнгөний хувьд бол одоо ингээд 7 өнгөний сонголттой байна. Ер нь бол өнгөний сонголт бол олон байна. За бас ийм Amuse-ийн тосон блаш байна. Нэг нь арай бүдэг өнгөтэй, нөгөөх нь арай тод өнгөтэй харагдаж байна. За энэ Wake Make-ийн энэ блаш нь болохоор ер нь ингээд бүтцийг харах юм бол ийм шахмал бүтцтэй одоо гэж ярих юм уу да ингээд шахацсан. Тэнгүүт энэ ингээд төгсгөл нь velvet төгсгөлтэй, дээрэс нь хацрааж өнгөлөөд уруулаач гэсэн давхар будаж болно. Тэгэхээр хоёр юм нэг доор байгаа юм. За хамгийн сүүлийн шингэн бүтээгдэхүүн бол Amuse-ийн ийм багстай блаш байна. Гэхдээ ганцхан үеийн сонголттой. Тэгэхээр улбар шар өнгөний сонголттой байгаа нь дулаан сүртэй хүмүүс ер нь илүү гоё тохирох юм байна. Нойтон блаш бол ер нь түрхий гэж бодож байна. Гоё юм өвлийн бодолд хий гэсэн шүү дээ. Тэгэхээр блашн дээр илүү их анхаарал хандуулахаар нэг тийм бодолд бол бодож байна. За надад хамгийн сонирхолтой харагдаж байгаа нь Amuse блаш байхгүй юу? Одоо энэ ингээд юм эргүүлдэг тагаар онгойлгонгуудаа одоо энэ хартаа ийм тусал юм байна. Тэгээ бүр нэлийн шингэн. Гэхдээ одоо энд ингээд юм тод харагдаж байгаа ч гэсэн уусгаад ирэхээрээ ингээд бүдэг болчих юм байна. Энэ 02 гэдэг өнгө нь хамгийн цайвар ягаан өнгө байна. Энийг тушаад үзчихье. Гэтэ би шууд ингэнэхээр айгаад байгаа хгүй эхлээд гарн дээрээ тусаачаад хэдүүлээ порлоноор авъя. Энэ яг ингээд жоохон би бүдэг тавьсан ч гэсэн би энэ дараа хуурай блаш хэрэглэе гэж бодож байна. Бас давхар юуны тулд угаасаа ийм олон мейкап дотор эсвэл ер нь байж болох ер нь бүгдийг л ашиглаж үзмээр туршиж үзмээр санагдаж байна. За одоо хуурай шуулчих. Хуурай шуултан дээр маань энд яг одоо ийм байдлаар ийм 4 төрлийн сонголт байна. Хэдүүлээ брэндээр нь харцгаая. Nature Republic-ийн ийм 2 хуурай шуулт байна. Гэхдээ одоо ийм савлгаатай нь бол шахмал хэлбэрийн энэ болохоор нунтаг хэлбэрийнх юм байна. Тослохыг бүр маш сайн хянахаар байна. Amuse болохоор бас юм powder юм байна. Ягаан өнгөтэй харагдаж байна. Гэхдээ энэ арьсан дээр бол өнгөгүй гарч ирнэ. Энэ бол ер нь маш нарийн ширхэгтэй юм байна. Ер нь бол 2 төрлийн өнгөний сонголттой. Нэг нь юм ягаан жоохон сууртай, нөгөөх нь цагаан. Цагаан нь бол яг юм цайвар арьстай хүмүүс ягааныг нь бол ер нь шаргал талдаа хэрэглүүл гоё тохирдог гэсэн. За хамгийн сүүлийнх нь энэ Cologram байна. Cologram нь болохоор шахмал юм байна. Уян хөрхийн дээр энэ тусгаарлагчтай би юм тусгаарлагчтай юм шахмал пудр одоо ямар нэг юмд туртай. Тэгвэл бол энэ порлон нь байнгын энэ дээр наалтаад явахаар жоохон надад заван санагдаад идэх байхгүй. Маш бүдэг ягаан туяа бол харагдаж байна. Гэтэ энэ бас л арьсан дээр өнгөхгүй гарч ирнэ. Хэвлээ өнөөдөр энийг туршиж үзье. За одоо нүрээ гоё хэлбэржүүлье. Энд гэхдээ ер нь бол сүүдэр байхгүй байна. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр энэ Cologram-ийн энэ тэнээр сүүдэрлэлчий гэж бодож байна. Бас хэлбэржүүлэлт маань хуурай блаш орж ийн. Энд яг одоогийн байдлаар ийм ганцхан хуурай блаш байна. Nature Republic-ийн ийм 4 өнгөний сонголттой. Өнгөний сонголтууд нь бол бүр ийм хит одоо хурц өнгөнүүд бол биш яг айгүй гоё ийм цацрын өнгөнүүд байна. Тэгэхээр дулаан хүйтэн ер нь бүхэл хүмүүс болохоор харагдаж байна. За одоо нүдний тэнэр рүү харцгаая. Өнөөдрийн бодолд угаасаа ер нь блаш дээрээ л нэлийн анхаарал хандуулж байгаа болохоор нүдээ зүгээр л суур тавиад дуусгачих. Ер нь тэнүүдээ харуулхад тэн маань Wake Make-ийн ийм гоё тэн байна. Олон өнгөний сонголттой 2 саатай өнгө байна. Тэгээ дандаа ийм өдөр тутмын өнгөнүүд гоё харагдаж байна. Cologram-ийн ийм 2 төрлийн нүдний палет байна. Энэ нь арай ягаан сүртэй, энэ нь арай беж сүртэй. Энэ беж сүртэйг нь би сая та нар харсан шүү дээ. Би сүүдрээ ашигласан. Тэгээд нүдэндээ би энэ өнгөөр нь би нүдэндээ суур тавьсан байгаа. Тэгэхээр би ер нь энэ палетаараа нүдээр нь дуусгачих гэж бодож байна. За хамгийн сүүлийн нүдний палет бол Nature Republic-ийн ийм 4 өнгөтэй ийм палет байна. Бууртай, ягаантай, саатай. Энэ ягаан өнгөнүүд нь арай жоохон улбар шар сууртай ягаан бол энэ надад харагдаж байна. Гэтэ энэ бас гоё baby pink ч гэсэн байна. За энэ ягаан бол нэгэн чирнэлийн ягаан сууртай ягаан байна. За энэ сүүлийн нүдний палет бол Wake Make-ийн ийм 4 өнгөтэй ийм палет байна. Бууртай, ягаантай, саатай. Энэ ягаан өнгөнүүд нь арай жоохон улбар шар сууртай ягаан бол энэ надад харагдаж байна. Гэтэ энэ бас гоё baby pink ч гэсэн байна.
За сая хөмсгөнийхөө суурийг тавьчлаа. Одоо хөмсгөний харандаагаа харуулъя. Nature Republic-ийн ийм 3 өнгөний сонголттой байна. Өнгө маань дандаа гоё юм натурал ер нь өдөр тутмын өнгөнүүд байна. Боор, сууртай, эсвэл саарал, боор ч юм уу, саарал ч юм уу тий. Яг л гоё юм зөөлөн өдөр тутмын өнгөнүүд байна. Wake Make-ийн ийм ганцхан харандаа байна. Энэ харандаа маань dark brown арай сая Nature Republic бодвол бараа өнгө байна. Тэгээ өнөөдөр мэдээж хэдүүлээ гоё зөөл өнгөөр бодно. Nature Republic-ийн 03 Ash Mocha. Танаас хайрсан би энэ Color Grab-ийн энэ нүдний палетыг баг бүх юмдаа ашиглажлаа. Хөмсгөндөө, нүдэндээ, сүүдрэндээ тэгснэ би нөгөө одоо энэ хаваар ингээд одоо нэг цагаан ямар ч саагүй тийм гэрэлтүүлэгч хийдэж штэ. Тэрийг хүртэл би сая энэ өнгөөр нь хийчлээ. Энэ палетыг би баг үнэхээр бүр 100% ашиглаж чадлаа. За одоо гоё хайлайтераа хийцгээе. Хайлайтер бүр үнэхээр амар хөрхий игдэвтэй юм аа. Одоо энэ Color Grab-ийн ийм хайлайтерууд байна. Энэ дотроо бүр ингээд хараа өнгөнүүдийн харуул бүр цэгэр суурьтай цагаан хүртэл байна. Хэдүүлээ гоё цагаанаар нь туршиж үзье. За тэгээ хайлайтер тавьдаг хэсгүүдээрээ тавья. Нүднийхээ урд гоё саа тавьчихын Nature Republic-ийн энэ саа айгүй гоё юм том ширхэгтэй харагдаж байна. Арай ихтэлж өөр. Энд контур байхгүй учраас хэдүүлээ Nature Republic-ийн энэ хамгийн бараан юм тэнийх нь хамгийн бараан өнгнөөс нь нүднийхээ угаараа гоё тавиад өгч. Нүд арай гоё ингээд тодроод ирж байгаад сормуусаа дэрвэлгээд сормуусаа будчаад хэдүүлээ энд байгаа хамгийн олон төрөлтэй юм руу орох чинь тэр бол уруулын будаг. Энд ганцхан төрлийн сормуусны будаг байна. Wake Make-ийн энэ сормуусны будагны гол онцлог нь сормуусыг хооронд нэг гоё юм салгаж өгөх үүрэгтэй юм байна. Бөөгнөрүүлээд ингээд нийлүүлээд авах биш гоё юм ширхгээр нь салгаж өгөх юм байна. Өнгөний сонголт нь зөвхөн бор өнгө байна. Яг одоо юм байдлаар одоо энэ багсын хартаа энэ багс нь бас одоо ямар ч үсэхгүй ийм багс нарийнхан багс учраас ер нь нэлээд гоё салгаж өгөх юм байна. За би амьдралдаа анх удаа бор сормуусны будгаар будаж үзлээ. Уруулын будаг бол үнэхээр гайхалтай их байна. Энд ирэх юм бол уг нь ерөөсөө зоолттой уруулын будаг авахаар байна. Уруул хүрээлэгчээсээ эхлээд ярив. Уруул хүрээлэгч маань ийм 3 төрлийн уруул хүрээлэгч байна. Энэ ер нь бол ийм тосон, урт тал нь ийм бүдүүн уруул хүрээлэгч байна. За өнгөний сонголт бол ингээд ийм 3 сонголттой. Amuse брэндийн ийм 3 хүрээлэгч байна. Би ер нь бол энэ бүдэг ягааныг нь хэрэглэж бодож байна. За тэгээ уруулан дээр нэг харуулах сонирхолтой юм нь эднийд Amuse брэндийн ийм тинт арилгагч байна. Тинт чи ингээд цаана нь уруулных нь уруулан дээр нь ингээд их толбш ингээд үүсчээд үлдчихэд арилдгүй штэ бүр ерөөсөө арилахгүй. Тэнгүүт энд ингээд тинтний өнгө арилгагч байна. Бэд юм биш үү? За уруулаа ярихтай бүгд яг ингээд брэндэр нь ярихгүй бол үнэхээр бүр маш их байна. За Nature Republic-ийн ийм cotton melting lip гэдэг нэртэй цуврал юм байна. Энэ цувралын дотроо 4 өнгө энд одоогоор байна. Тэгээ ер нь харах юм бол хагас мат бүтцтэй доороос ингээд эргүүлдэг. Гэхдээ ер нь бол хагас мат мөртлөө ерөөсөө тийм уруулыг хуурайшуулах мэдрэмж төрүүлдэг гинэ. За ийм харандаан загвар нь 3 төрлийн өнгөтэй, velvet төгсгөлтэй, бас л гоё уруул тийм хит хуурай мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ энэ ингээд савлгааг нь та нар харах юм бол энэ арай их савлгаатайгаас арай бүтэн их саяны cotton болохоор арай юм нарийнхан яг хөө ингээд жоохон юм жижигхэн уруултай ч юм уу те эсвэл ингээд бууруулаа бүр яг чимбэр будмаар байвал энэ нарийнхнаар нь ч юм уу те. За хамгийн сүүлийн Nature Republic-ийн Honey Melting Lip гэдэг энэ төрөл нь болохоор шаргал савлгаатай нь болохоор яг гоё өнгөөрөө гарч ирдэг гоё юм тосон flowy төсгөлтэй юм байна. Өнгөний сонголт нь гэх юм бол нартаа бас гоё сонирхолтой өнгөнүүд байгаа. Чинэл ягаамага юм өнгөнүүд байна.
За яг саяны энэ цувралынх нь ийм 3 өөр өнгөтэй юм савлгаа авахгүй. Энэ 3 нь болохоор бага зэргийн тийм нэг гоё юм сэнгэнүүлсэн мэдрэмж төрүүлдэг юм байна. За энэ болохоор ямар ч өнгөхгүй, энэ цэнхэр нь ямар ч өнгөхгүй юм байна. Энэ сарал савлгаатай нь болохоор plumping гинэ гоё бомбойлго тийм байна. За энэ хар савлгаатай нь болохоор яг уруулан дээр гарахаараа бага зэргийн ийм ягаан өнгө гарч ирээд тэгээд ийм бичил саануудтай юм байна. За одоо collagram. За collagram дээр маань одоо ингэ харах юм бол 3 өөр төрлийн бүтэцтэй, савлгаатай уруулын бүтээгдэхүүнүүд байна. За эхнээс нь ахуулаад харъя. Энэ ийм хөрхи ийм игдүүтэй савлгаатай. Энэ болохоор уруулны үн бол баалам гэж явж байгаа юм байна. Уруулны баалам бага зэргийн гоё юм туяа өгөөд, урууланд маш сайн гоё чигшил өгөөд. Гэхдээ энэ дотроосоо энэ цагаан нь юу нь бол ийм бага зэргийн гоё саатай юм байна. За дараагийн харуулах бүтээгдэхүүний хэрвээ та энэний өмнө бичлэгийг үзчихсэн бол миний бичлэгээр гарч байсан. За тэр төрөл маань бүр өнгө нь бүр төрөл бүрээрээ байна. За энэ болохоор ер нь бол ийм будгаар тийм нэг хүм шиг мэдрэмж төрүүлдэг. Яг би бол өөр дээр бол тийж мэдэрдэг. Ийм нэг гоё хүм шиг мэдрэмж төрүүлдэг. Төгсгөл нь velvet. Гэхдээ энэ бол ер нь бол tint гэж бас явдгийн байна нэршил нь. Өнгөний хувьд бол маш гоё юм зөөлхөн өнгөнүүд байдаг. Уруулны яг тийм нэг суур тавихад айгүй гоё тохиромжтой юм шиг санагддаг надад л. Өнгөний сонголтыг хардаа би энэ чинээс хамгийн ягаан цайвар ягаан бэжийг нь ер нь бол хэрэгэлдэг шүү дээ. Та нар мэдчихэж байгаа. Гэсэн чи энд зарагддсан байна. Энэ савлгааны хувьд ер нь бол айгүй жоохон шүү. За collagram дээр маань хамгийн сүүлийн харуулгаж байгаа бол энэ бүр яаж харуулах вэ та нарт бүр савлгаа болгоно нь бүр маш их дүүтэй. Энэ бол ер нь бол tintтэй gloss гэж явж байгаа. Гэхдээ энэ дотроосоо бас 3 төрөл нь яг зөвхөн gloss гэдэг нэршлэр явна. Энэ 3 төрөл маань ер нь бол gloss гэж явж байгаа. Харах юм бол энэ яг 2 өнгө нь энэ 2 нь саатай, энэ нь саагүй зүгээр энгийн gloss байна. Эдгээр нь бусд нь бол ингээд тинтнүүд юм байна. Тийм нөө хуурай мат төгсгөлтэй бол биш. Гоё юм өнгө оруулдаг гоё тинтнүүд байна. Ийм олон өнгөтэй. Одоо чинь бүдэг ягаангүй байна. Энэ сааныхын багс нь бол ийм силикон багстай юм байна. За бид уруулын будааныхаа бүр талтаач ороогүй явж байгаа шүү. За одоо харуулах брэнд маань Amuse брэнд яг. Amuse брэндийн одоо ингээ харж байгаагаар бол 6 төрлийн бүтэцтэй, савлгаатай уруулын будагнууд байна. За хамгийн ихний загвар бол энэ powder tint гинэ. Powder velvet tint. Тэгэхээр velvet төгсгөлтэй тэгсэн мөртлөө уруулыг тийж хит хуурайш болохгүй гой хөнгөн мэдрэмж төрүүлэхээр тинт өнгө оруулна. Уусаа энэ глоссон, глови урууланд дургуун хүмүүс байж болно шүү дээ. Өнгөний сонголтыг нь харал та бүр нэгийг нь хэдүүлээ задлж үзье. За энэ гоё юм ягаан вау, надад энэ бүр амар таалагдчихэв. Энэ хартаа түрхэхэд бас тийм гоё юм хүн шиг мэдрэмж төрж байна. Нөгөө velvet төгсгөлтэй болохоор. За дараагийнх маань за ийм савлгаатай Amuse Gel Fit гэдэг нэртэй цуврал юм байна. Энэ цуврал нь бол ер нь ялгагдах юм гэх юм бол гоё өнгө нь гоё бүдэг гарч ирдэг. Тийм тинт юм байна. Тэгээ одоо хуурай төгсгөлтэй биш. За тэгээ өнгөний сонголтыг харалтаа бүр одоо энд хэрвээ та нэг уруулын бүтээгдэхүүн авах гээд ирэх юм бол зүгээр л одоо яг ямар мэдрэмжинд дуртай, амтан дуртай юу, амтгүй байх хэрэгтэй юу, ямар өнгөн дуртай те дараа нь төгсгөл нь яг ямар хардуулмаар энэ зүгээр тэрийг хэлчихэд л энд бүр зоолттой танд таалагдах ямар нэгэн уруулны будаг бол байгаа. Савлгаанаас нэг тийм гоё юм минимал юм мөртлөө амар хөрх юм игдүүт цаанаасаа нэг тийм игдүүтэй харагдаад байна. Ийм бомбор. За дараагийн төрөл маань энэ dew tint гэдэг байгаа байхгүй юу? Dew гэдэг нэртэй тийм tint юм байна. За энэ бол бүр ингээ үнэхээр гарт багтахгүй бүр маш олон өнгөний сонголт байна. За энэ нь юугаар онцлогтой вэ гэхээр өнгө нь ер нь бол гоё юм тод гардаг юм байна. Гоё тод гардаг. Дээрэс нь баг зэргийн нэг тийм чихэрлэг амттай юм байна. Хэдүүлээ нэгийг нь гоё задлаад үзье. Тэр игдүүтэй савлгаатай гэдэг. Цүгэн дотор явж байхад айгүй хөөрхөн. Энэ baby tint гэдэг нэртэй юм байна. Яг л түрүүний gel fit-тэй адилхан савлгаатай гэхдээ арай ондоо. Баг зэргийн тийм нэг сэнгэнүүлсэн мэдрэмж бас гоё төрүүлдэг юм байна. За энэ дотор маань гэхдээ нэг юм өөр арай нэг юм өөр савлгаатай байгаа байхгүй. Энэ болохоор яг юм gloss дотроо энэ багс нь өөрөө юм силикон багстай. Тэг ер нь бол уруулыг гоё юм дүүргэж өгдөг тийм зориулттай юм байна. Lip
Fuller гэсэн байгаа хгүй. Тэгэхээр гоё уруулыг гоё дүүргэж бомбоолгож өгөх юм байна. За сүүлээсээ хоёр дахь Amuse брендийн уруулын будаг. За ийм савлгаатай ер нь л доороос нэргүүлж гаргаж ирдэг. Энэ бас гоё юм сэнгэлсэн мэдрэмж төрүүлээд уруулыг чийшүүлдэг ийм өтгөн бүтцтэй юм байна. Яг уруулын будаг шиг стик савлгаатай юм байна. За одоо сүүлийнх шүү. За Amuse-ийн одоо сүүлийн бүтээгдэхүүн, уруулын бүтээгдэхүүн маань ийм гоё юм чарм зүүж явдаг юм чарм дуртай хүнд бол гоё юм байна. Юм болгонд зүүчих юм байна. Утсандаа, цүнхэндээ, пеналандаа байж болох бүр бүх юм л зүүж болохоор ийм гоё баалам юм байна. Өнгөтэй баалмгууд байна. Тэгэхээр уруулыгоо чийшүүлээд өнгө оруулаад дээрэс нь ийм хөрх юм чамаа харагдах юм байна. За та нар сая би ингээ Amuse брендийг тайлбарласан шүү дээ. Amuse брендийн уруулын будаг гэхэд бүр ийм би зүгээр энд өдөржингөө ингээд бүр бүх уруулын будгийг нь уруулын дээр туршиж үзэж болох уу? Зөвхөн ганцхан Amuse гэхэд л юм байна. Би та нарт сая Nature Republic, Cologram гэдээ үзүүлсэн шүү дээ. Тэгэхээр Amuse ийм байна гэж боддоо. Одоо та нар намайг ямар уруулаа юу нь яаж бодно гэж бодож байна. Одоо шууд гүйлгээд би харуулчих. Сая миний энэ бодсон Amuse-ийн энэ Velvet тинт нь бас хөрх юм жоохон сэгнүүлт юм байна. Өөр бусад нэмэлтээр бас уруулын бүтээгдэхүүнийг харуулъя. Nature Republic-ийн уруулны oil байна. Ийм хоёр өнгөтэй. Гэхдээ энэ өнгө нь гоё юм туяа өгнө. Дээрэс нь уруулыг чийшүүлнэ oil юм чинь. Арай одоо gloss-ыг бодвол гоё бүтгэн бүтцтэй байгаа. За дараагийнх нь ийм уруулны essence байна. Ер нь ийм нэг үнэрэнд дургу, амтанд дургу, өнгөнд дургу тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүст маань гоё уруулаа зүгээр гоё чийшүүлмээр байна гэх юм бол энэ lip essence гоё юм байна. За дараа нь энэ BioHeal гэдэг брендийн уруулны ер нь бол арчилгааных юм байна. Уруулыг гоё чийшүүлдэг юм коллагентай. Гэтэ баг зэрийн жоохон тийм амттай гэжсэн шүү. За өнөөдрийн бодолт маань би бол аль болох гоё юм зөөлхөн, ягаан, охинлог тэгж бодохыг бол хичээлээ. Яалтчгүй угаасаа энд орж ирээл бүтээгдэхүүнийг харахад за би ерөөсөө хурц бодож болохгүй мэн. Би энэ бүтээгдэхүүнтэйгээ гоё уусгах хэрэгтэй юм байна гэсэн тийм мэдрэмж төрлөө. За тэгээ та нарын мэдж байгаачлан би энэ Makeup Trip UB цуврал бичлэгээрээ очисон газруудаа ер нь бол үнэлгээ ерөөсөө өгөхгүй. Энэ цуврал бичлэгийн хамгийн том зорилгууд нь бол ийм брэнд Монголд байдсан байх шүү. Тэр брэнд маань ийм бүтээгдэхүүнтэй юм байна шүү гэд ер нь бол таниулах үүрэгтэй. Дээрэс нь хэрвээ магадгүй ингээд өөрийнхөө буддаг бүтээгдэхүүнээсээ жоохон уйдсан мэдрэмжээ нөгөө л нэг авдаг мэдрэмжээ аммааргүй шинэ мэдрэмж хайж байвал энэ брэндийг бас туршаад үзээрэй гэсэн санаа өгж байгаа шүү. Бас энэ бичлэгийг үзээд таны очуулмаар үзмээр байгаа makeup брэнд газар байх юм бол комент цагт бичээрэй. Магадгүй биднийг олж харах юм билүү. Бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Тэгээ дараагийн бичлэг хүртэл түр баяртай.